За өнөөдрийн хичээлээр хэдүүлээ breakout болон fake out мөн retest гэж яг юуг хэлдэг юм бэ гэдгийг үзье. За ханш олон шалгасан бүс гэд бид нар энэний өмнөх хичээл дээр үзсэн тийм ээ. Одоо key level гэж тийм. Доороос болон дээрээс ингээд олон шалгаж байгаа энэ бүсийг бид нар key level гэж авдаг. За энэ мэдээ олон байх тусмаа бол илүү хүчтэй байдаг. Одоо жишээлбэл энд байж болж байна тийм ээ. Бид нар зооноор авна гэж ярьсан шүү дээ тийм ээ. Ийм нарийнхан юмар ингээд авчдаг хүмүүс одоо жишээлбэл ингээд ийм нарийнхан зураас тавьчихдаг. Тэгээ энэ одоо аль нь мэддэхгүй энэ давж гарч ирээд буцаж ороод давж гарч ирээд буцаж ороод байгааг одоо ингээд бүр ойлгохоо болдог. Тийм учраас бид нар юу хийх ёстой вэ гэхээр ингээд энэ rectangle гэдэг энэгээрээ бид нар ингээд нэг зоон болгоод татчих гэж ярьсан шүү дээ тийм ээ. Зоон болгоод. За энийг бол бид нар level-ээ ингээд тодорхойлцдог. За үүний дараа бид нар юу хийх юм бэ гэхээр за энийг ийм холоос аваад явах уу ингээд нэг ойрхон шиг ингээд авчээ. За энэ дээр бидний одоо level ингээд тодорхойлогдсон байна тийм ээ. Бид нар энэ key level-ээ одоо ханш энд явж байгаа тохиолдолд бол бид нар энийг тааз гэж үзнэ шүү дээ тийм ээ. Ханшийн одоо resistance буюу тааз анхан шатны хичээлийн 9-р хичээл дээр байгаа resistance болон support үнийг яаж тогтоох вэ гэд. За тэгэхээр энэ тогтоосон level-ийг тань ханш огцом ингэж ла биеэр даван гарч ирж хаагдж байгаа тийм ээ. Энийг болохоор бид нар ер нь бол break out гэж байгаа. Хэрвээ break out хийхгүй байх байсан бол энэ ханш мөн эндээс дахиад одоо хүч сулраал унна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энд нэг шалгалаа, хоёр шалгалаа, 3 тест хийлээ тийм ээ. 4 дахь дээр break out тийм ээ. Тэгээд 5 дахь дээр шууд даваа явсан байна энэ дээр. Энийг бид нэр break out гэж нэрлэж байгаа. Тэгээд break out хизээ хийх юм бэ гэдгийг бид нар яаж олох вэ гэхээр ла тухайн level-ийг энэ 30 минутын ла одоо ер нь бол 30 минут 1 цаг 2-ыг ингээд хоёулангийн давцуулал харчхад зүгээр идэг. За энэ бол одоо 30 дээр байна. Дөрөвжийнх 1 цаг дээр байсан гэсэн үг. За ингээд ла биеэр ингээд даваад хаагдж байгаа тохиолдолд бид нар дараагийн ла энэ доошо жижиг зөөгөө хийхэд нь бид нар ингээд барьж аваад дэшигээ баа ярилжаанд ордгоо гэсэн үг. Түүнээс ч одоо энэ эндээс ингээд явж хахад эндээс бид нар яг баа ярилжаанд орсон байлээ гэж бодъё л доо. Энд бид нар ирээд л ерөнхийдөө бол энэ level дээр ирээд арилжааг хаах ёстой. Эсвэл бид нар үргэлжлүүлэх гэх юм бол одоо position бид нар ингээд байршуулсан байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Одоо баа ярилжааны position бол ингэж баа ярилжааны position бол одоо эндээс орсон байлээ гэж бодоход ийшээгээ бид нар одоо ингээд хаашаа чамны газар руу бид нар шинжилгээгээ хийж агаад stop loss юу take profit ашиг авах газар ингээд байршуулсан байлээ гэж бодъё. Гэхдээ бид нар шууд ингээд ла энд явж байхдаа бид нар мэдэхгүй шүү дээ. Энийг давах уу давахгүй юу гэдгийг. Тэгэхээр яадаг вэ гэхээр энэ дээр ашгаа таллаад талыг аваад хааж аваад тэг үлдсэн талыг нь бид нар break even болгоод ингээд ажиглаж бас болдог. За нэг бол бид нар энэ дээр хаачгаад энэ level дээр ирэхэд нь хаачгаад одоо эндээс орсон байгаа шүү дээ. Хаачгаад дараагийн арилжааг бид нар дахин энэ ла одоо ингэж биеэр даваж брейк хийх нь үгүй юу тийм ээ. Левлээ эвдэж гарч ирэх нь үгүй юу гэдгийг ажиглаж иж дараагийн лааны доод зүүн дээрээс барьж аваад бид нар дээшгээ одоо явуулах ийм тактикийг бас барьж болдог гэсэн үг. За энэ тэгээд дээшээ яваад хаа хүрэх юм бэ гэхээр одоо нөгөө агсан түвшний хичээл үзэхээр аянда үзэн дээшгээ бид нар энэ ханшийн одоо хаана ч оройцэг байгаа нь тэр хүртэл одоо явуулж болно гэсэн үг. За CNX-ээр бол эхний ээлжинд бид нар энд авах ёстой тал ашгийг тийм ээ. Энэ. За одоохондоо энийг ярихаар бас нэг ойлгохгүй байх. Энэ дээр бид нар тал ашиг авах ёстой байдаг. За нэг иймэрхүү маягаар явна гэсэн үг тийм. За дахиад бид нар үргэлжлүүлъя гэх юм бол энэ дээр ашгаа таллаад үлдснийг ингэж break out хийж болж байна. Нэг бол бид нар арилжаагаа хаачгаад дахин одоо шинээр энэ level-ийг давж гарч ирээд энэ level-ийг энэ ла давж гарч ирээд буцаад шалгалт хийхэд нь бид нар эндээс барьж аваад орж болно гэсэн санаа тийм ээ. За тэгэхээр энийг break out гэж нэрлэдэг байгаа. Break out. За fake out гэхээр яадаг юм бэ гэхээр fake out нь за одоо энэ дээр break out-ыг ярих юм бол бас байж тээ тийм ээ. За одоо энд ингээд нэг level зурлаа доороос шалгасан
дээрээс шалгасан тэгээд нэвтэлж чадахгүй одоо хүч судраа бутсан. За явж байгаад энэ дээр унах процесс нь бүрдээд за тэгээ энд ирэхдээ энэ нөгөө хүчтэй левелийг чинь ла биеэр даваад гараад ирсэн. Энэ бол одоо жинхэнэ одоо брейк аут гэж хэлж болно. За эргээд давсан зоноо буцаж шалгаад эргээд ундаг тийм ээ. За энийг бол ретест гэж нэрлэж байгаа. Левелийг хүчтэй левелийг ла давчгаад буцаж ирж шалгаж байгааг бол ретест гэж нэрлэдэг. За fake out гэж юу хэлдэг гэхээр fake out. Энэ одоо левел дээр лаа хуржингуудаа шууд ингээд давдаг. Одоо энэ лаа чинь хаагдахаас өмнө бол ингээд явж исэн одоо ногоон лаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Ингээд явж исэн ногоон лаа. За ингээд гараад ирэнгууд хүмүүс өсөлт үргэлжлэх нэ гэж үзэж андуурдаг. Тэгээд одоо ингээд даваа гараад ирэхэд нь баяддаг. Тэгэхээр баа ярилжааны позишнийг ингээд байрлуулчаар мэдээж стоп лосс бол нэг тодорхой юуны доор байх хэвээр одоо левелийн доор нь байж хэвээр одоо жишээлбэл энэний ч юм уу тийм ээ. Энэний ч юм уу ингээд доор байж хэвээр одоо энэ төр гарааг байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгэхээр энэ лаг энийг одоо яаж баталгаа авдаг вэ гэхээр энийг фейк аут уу эсвэл одоо жинхэнэ брейк аут хийгээд энийг эвдэд өсөж гинүү гэдгийг яаж мэддэг юм бэ гэхээр энэ лааны цагийг хаагдахыг л хүлээдэг. Энэ хамаагүй ингээд давхаар бити одоо арилжаанаас хоцрох гэж байна би энэ төр гэж бодох ерөөсөө шаардлагагүй яа гэвэл бид нар заавал баталгаа бүрдүүлж орох хэрэгтэй байдаг. Тийм учраас энэ лааны цагийг хаагдтал хүлээ. Хэрвээ энэ бүр ингээд өсөд ингэж явсараад ингээд хаагдчихвал тэрлээс энэний дараа бидэнд дахиад орох ингэж доошо зүгээ хийх ч юм уу тийм ээ ийм боломж зөндөө гарч ирдэг. Чартвал мөнхийн хөдөлгөөр шүү дээ. За тэгэхээр энэ цааны лааны цагийг хаагдахыг хүлээн гэх юм бол энэ одоо ингээд энэ жишээн дээр ингээд буцаад татчихлаа тийм ээ. Энийг fake out гэж нэрлэдэг. Одоо энэ хүмүүсийг хуурж ийн гэсэн үг шүү дээ. Өслөө шүү гэж яагаад тийм хүмүүсийг баа орхлоор нь алдагдaltaй одоо хаалгаад ингээд буцаад татчихна гэсэн. Тэгэхээр заавал лааны цагийг бид нар дуустал хүлээх хэрэгтэй байдаг. Аянда энэ лаа яаж гарах вэ? Тэгэхээр дараагийн лаа нь ямар өнгөтэй байх юм бэ? Ийм одоо лаа гарцсан тохиолдолд энэ дараагийн лаа ямар өнгөтэй байх юм бэ? Энтергээд эн чинь бүр ингээд нэршилтэй байж байгаа хангинг мэн гэх тийм ээ. За тэгэхээр энэ дараагийн хичээл дээр нөгөө лааны хичээл дээр энэ тодорхой заагдана. Тэгээд тэрийг үзээрэй та нар. За ингээд жинхэнэ одоо брейк аут хийж байгаа нь болохоор энэ биш тийм ээ. Лаа заавал давж хаагдсны дараа дараагийн лаан дээрээс бид нар одоо орох юм аа. Энэгээр бид нар баталгаа авч яадаг. Тэгэхээр брейк аут гэж энийг хэлж чинь фейк аут гэж бол энийг хэлээд байна тийм ээ. За ингэж бол ялгах хэрэгтэй. За өшөө нэг нь болохоор ретест гэж байгаа. Ретест. Ханш одоо левелийг давж гарчгаад ингэж давж гарч ирчээд нефт ингэж баталгаа өгч шүү дээ тийм ээ. Ингэж давж гарч ирчээд нөгөө ханш маань эргэж буцаж очиж давсан зооноо одоо энэ шалгаж байгаа тийм ээ. Энийг бид нэр ретест гэдэг. Одоо энэ ханш бол ерөнхийдөө одоо энэ чинээс нэг энд жоохон жагаад тэгээд энийг дахин нэг шалгах байх тэгээд ишиг орж ирнэ гэсэн үг тийм ээ. За тэгвэл энэ маань өөрөө энэ дээр энэ левелийг ишиг унаад ороод ирэх юм бол лаа ингээд бүтэн биеэр даваад ингээд улаанлаа хаагдчихвэл энэ одоо жинхэнэ одоо брейк аут хийж байна гэсэн үг. Ингээд дараагийн лаа энэ давсан энэ зоноо очиж буцаж шалгаад унж байгаа энэ одоо зүү үүс гэж болно шүү дээ тийм ээ. Энэ дээрээ зүүгээр. За энийг бид нэр ретест гэдэг. Давсан зоноо буцаж шалгахыг ретест хийгээд ундаа гэж ярьдаг. Тэгэхээр энэ биднэрт ямар ач холбогдол өгдөг вэ гэхээр энэ брейк аут хийн гэдэг бол одоо энэ лагаар ингэж брейк аут бүтэн хийж чадна гэдэг бол биднэрт энэ зоныг буцаж шалгахад нь бид нэр сэл орох баталгаа юм а гэдэг баталгааг авч байна. Ретест нь өөрөө бидний яг энтри хийх баталгааг бүрдүүлж өгдөг. Одоо энэ дээрээс бид нэр сэл хийх гээд хүлээгээ сууж явах нь шүү дээ тийм ээ. Ингээд одоо энэ лаа даваад ингээд биеэр даваад хаагдангууд дараагийн энэ шинэ эхэлж байгаа лаа гарч ирлээ бид нар ийшээ тест хийж ретест хийхэд нь буцаж шалгахад нь бид нар энэчнээс барьж авах гэдэг ингээд хүлээгээ сууж явах нь шүү дээ. За ингээд бид нар эндээс одоо сэл арилж байгаа нээх бүрэн баталгаа болж өгдөг гэсэн. Тэгээд эхний ээлжинд бид нар support zone буюу одоо support-а бид нар энд ингээд одоо явж байгаа ханшийн доор байгаа энэ 1 2 3 4 лааны баталгаа энд шүү тийм ээ. Энэ лааны биеэр бид нар дандаа
хэмжээг зурах хэрэгтэй байдаг. За тэгээд энэ хүртэл одоо эхний ээлжинд бид нар TP-г аавна. За өшөө доошо сунгах уугүй юу гэдгийг бид нар яаж мэдэх вэ гэхээр энэ зооныг энэ унж орж ирж байгаа лаа маань ингээд биеэр даваад хаагдах юм бол бид нар эндээс дахин одоо дараагийн ретест хийх энэ зүүн дээрээс бид барьж авч дахин одоо сэл арилжаа ийшээ орох хэрэгтэй. Энэ дээрээс явж байгаа арилжаагаа бид нар доош нь барий гэх юм бол энэ дээр анхаарч явах хэрэгтэй. Буцаад энэ давж чадахгүйгээр ингэж хаагдчаад дараагийн лам доош fake out хийн гутаа буцаад ингэж ногоолоо болчих юм тийм ээ. Тэгэхээр бид нар энийг энэ зон дээр бид нар ажиглаж идэг. Тийм учраас энэ дээр бид нар яадаг вэ гэхээр ийм болох магадaltaй учраас энэ ийм хүчтэй левел дээр ирэхэд нь бид нар ашгаа талалж аваад үлдсэн талаа break even ингэж болгоод тэгээд доош нь барьж болно гэсэн үг тийм ээ. Нэг бол энэ дээр хаачгаад дахин шинээр одоо эндээс орж ийшээ хүртэл арилжаа хийх баталгаа бүрдүүлж орж болно гэсэн санаа. За яагаад ийшээ юм гэхээр нөгөө өмнөх breakout хийсэн энэ breakout хийсэн зоноо буцаж ирж retest хийж шалгаж яана л гэсэн үг байхгүй юу тийм ээ. Энд чинь хүчтэй level зурцсан байгаа шүү дээ бид нар тийм ээ. Энэ чинээс бид нар нэг очлоо, 2 очлоо, 3 очлоо, 4 очлоо, 5 дахь fake out хийлээ. Ингээд 6 дахь авсан нэлээд хүчтэй бүс авдаг шүү дээ. Тэгэхээр энэ маань одоо дээшээ явж байгаад буцаад энэ дээр ч одоо дахин retest хийж яана гэж ойлгож болно. Одоо нэгэсэндээ ингэж байна л гэсэн үг шүү дээ тийм ээ. Эндээс очсон хаш нэг очлоо тест хийлээ, 2 дахь тест хийлээ, 3 дахь тест хийлээ, 4 дахь нэг fake out хийгээд унлаа 5 дахь авсан тийм ээ. Давж явж байгаад буцаж ирж одоо ретест хийж ойх одоо энэ төвшингэл хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм төвшинлүүгээ бид нар энэ ашгийг авдаг байх нэ. Дунд нь бид нар анхаарах зоонууд нь болохоор энэ одоо энэ хаш энд явж байгаа учраас энийг support зон болгоод тэгээд support дээр бид нар нэг анхаарна. Лаа биер давж гарч ирж хаагдаж чадвал дараагийн лааны ретест дээрээс бид нар дахин сэлийг үргэлжлүүлж болно гэсэн ийм юм явж байна. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид нар юу үзвэ гэхээр break out болон fake out-ийн ялгаа. За мөн retest хийх. За break out хийсэн ханш буцан retest хийж ирдэг юм а гэдгийг нэгдүгээрт үзлээ тийм ээ. Энэ зоныг давж явчаад буцаж retest хийж өсдөг юм а тийм ээ. Өсөхдөө дахиад нөгөө талын эсрэг дээд талынх нь энэ хатуу зон байгаа биз? Олон удаа шалгасан энэ зоныг очоод шалгадаг юм а эргэж тийм ээ. За эргэж шалгахдаа энэ дээр лаа биер давж хаагдсан бол бид нар бай арилж байгаа үргэлжлүүлнэ. Ингэж лаа хаагдаад дараагийн лаа гарч ирж дахин retest хийгээд ингэж өсөх тийм ээ. Хэрвээ энийг давж чадаагүй байх юм бол давж чадахгүй унж байгаа бол бид нар одоо ийшээ break out хийгээд ингээ гараад ирэхэд нь энэ жижиг энэ давж хаагдж байгаа учраас энэний дараагийн лаа дээшээ зүгөө хийхэд нь бид нар дахин сэлийг үргэлжлүүлж болно гэсэн санаа. За тэгээ сэл нь хаашаа явдаг юм бэ гэхээр бидний өмнө нөгөө давж явсан одоо энэ ханшийн энэ чанга бүс шүү дээ. Энэ дээрээ буцаад ирдэг юм а гэсэн санаа. Тэгэхээр одоо энэ ханш бол буцаад ийшээ орж ирнэ гэдэг л ийм л санааг яриад байгаа. Гэхдээ энэ одоо шууд ингээд ячихгүй энийг дахин нэг шалгаад энэний монох юм боломжтой байна гэсэн. Хэрвээ энэ байж байгаа одоо энэ ханшийн бүс үсгэж байдаг шүү дээ. Нэг олон зүгээр шалгаад дээрээс ирээл ингээд арайгч давал тийм. За энэ зон дээрээ лаа очоод ингэж өсөж очоод биеэр ингээд даваад хаагдчих юм бол дараагийн лаа доошогоо энэ давсан зоноо retest хийгээд шалгахад нь бид нар яах нь энэ зүүн дээрээс нь бай арилжааг үргэлжлүүлж болно гэсэн. За ийм юмнууд явдаг. Тэгэхээр бид нарт энэ key level гэж энэ олон давхцлын энэ бүс одоо энэний өмнөх хичээл дээр байж байгаа шүү дээ тийм ээ. Тэрийг сайн үзээрэй. Энэ олон давхцлын бүсийг break out хийх, хэрхэн retest хийх, fake out гэж юу хэлээд байгаа. Худлаа давчаад буцаад ороод ирж байгаа тийм ээ. Энэ өөрөө юу хэлдэг? Дараагийн лаа улаан гарч унахыг илэрхийлдэг тийм ээ. Унахыг илэрхийлдэг. За хэдийгээр энэ одоо ингээд жижигхэн ийм нэг уналт хол яваагүй fake out хийсэн ч гэсэн уналт хол яваагүй ч гэлээ гэсэн тэгж харагдаж байгаа юм шиг боловч бид нарт энэ одоо
одоо дараагийн шинэ лаан дээрээс цээл ороход бол энд одоо хэдний 172 пипсийн одоо арилжааны нөхцөл боломж энд байна гэж үзэхэд болно. 172 пип гэдэг бол бид нар одоо нэг алтны хамгийн жижиг лотоор ороход энэ дээр бид нар $17 2 центиг авах боломжтой. Бид нар нэг дундчлаад 0.1 лотоор арилжаанд орсон бол бид нар энэ $172 аваад гарах боломжтой. Энэ бол одоо 500 юу лээ 600 гаруй мянган төгрөг тийм ээ. За хэрвээ бид нар 0.5-аар орсон бол энэ дээр бид нар $1720-ын тал нь гэхээр яг $800 одоо $60 гэсэн үг тийм ээ. Аваад гарах боломжтой. Энэ бол нэг 2 сая төгрөг байдаг тийм ээ. 2 хэд 3824 2 сая бараг 2 сая 7800 мянган төгрөг гэсэн үг тийм ээ. За нэг стандарт бүхэл лот буюу ингээд нэг ийм бүхэл лотоор ороход бид нар энэ дээр $17,000 одоо хийгээд гарах ийм бүрэн боломжтой. Биш $1700 тийм ээ. $1700 аваад гарах одоо бүрэн боломжтой гэсэн үг байх нь. Энэ $1700 ч 7 сая гаруй төгрөг болно тийм ээ. За ийм боломжууд ингээд байдаг гэсэн. Тэгэхээр хөдөлгөөний жижиг гэж голж болохгүй ерөөсөө. Ер нь бол нэг 100-аас дээш pp-ийн арилжааг бол хийж яхад зүгээр. За бүр одоо full time суугаад өдөржингөө ингээд дээшээ доошоо гэд арилжиж идэг хүмүүс бол одоо 20-30 pp-г бол түгөө явъя гэх юм бол одоо ийм жижигхэн лаануудыг уншихад л угаасаа гараад ирнэ шүү дээ тэр чинь тийм ээ. Одоо энэ дээрээс энэ хүртэл арилжахад одоо 70 pp. Яагаад энэ хүртэл арилжах боломж байгаа вэ гэдгээр та нарын лааны 4 хичээл орсон байгаа энэ дооторт тийм ээ. Тэрийг үзэхээр мэдэгдэн энэ одоо жижиг энэ лаа энэ ногоон дээрээ урт зүртэй. Тэгээд доороо энэ жижиг зүртэй энэ лаа бол ерөнхийдөө хан шиг доош эргүүлдэг лаа юм аа гэдэг юмыг та нар ойлгоод ирэхээр ийм лаа гарлаа бол гараад хаагдлаа бол бид нар энээр дараагийн шинэ лаа гарч ирэхэд нь энэчнээс бид нар сэл арилжааны позишныг нээж болно гэсэн үг тийм ээ. Ингээд ишээ. Тэгвэл энэ дээр нэг 70 pp гэдэг чинь энэнгээрээ бид нар тооцоол үзчих хэрэгтэй шүү дээ тийм ээ. Энэнгээрээ тийм. Хэрвээ 0.001-ээр орсон бол бид нар энэ дээр $7 аваад гарна. 0.1-ээр орсон бол бид нар энэ $70 аваад гарна гэсэн үг байхгүй юу? Тэгээд өдөрт нэг 2-300 гар төвж агаад 1 сая 2 сая төгрөг хийдэг ч юм уу. За том данстанууд нь бол өдөрт нэг 5 сая хийдэг ч юм уу тийм ээ. Ингээ яваад ах бүрэн боломжтой байдаг гэсэн үг. За ингээд дараагийн хичээлүүд бол шууд лааны хичээл рүү орж байгаа. За лааны хичээл дууссаны дараагаар залгаад агсан одоо мэрэгжлийн төвшин одоо трейдер болох одоо тэр суур бололцоонд өөрөө CNX стратеги байдаг. За тэрийг бид нар үзээд тэгээд курс маань дуусж байгаа. За түр баяр.